найзсан уу? Энд маа байна. Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та бүхэнд яг залбирлын тухай үргэлжлүүлэн ярих гэж бодлоо. Тэгэхээр бид нар маш их завгүй байдаг л да. Тэгээд заримдаа завгүй байх нь яг живж байгаа хүнтэй адилхан юм. Хүүхд байхдаа цусланд байхдаа би нэг удаа усан живсэн. Усан живээд гаднаас нэг хүн татаж гаргасан. Живж байгаа хүн ихэнхдээ л өөрийгөө аварч сурах чаддаггүй. Үүнтэй адилхан зарим тохиол биднэрт хүн хэрэгтэй, живж байгаагаа мэдэхгүй хүмүүс их байдаг. Байнгын завгүй, сошиал медиа, ажил, албан тушаал, эсвэл мэрэг төлөв, эсвэл үр хүүхэд өвчин зовлон гэтэл энд эхлэхэд бидний завгүй байх зүйл олон байдаг. Энэ нь яг живж байгаа хүнтэй адилхан. Энэ үед заримдаа биднэрт хүний тусламж хэрэгтэй болдог. Яг үндэ Бурхны тусламж. Гэтэ Бурхан хүнээр дамжуулж таныг татаж гаргадаг. 7 хоногт нэг өдрийг бид нар Бурханд зориулж байх хэрэгтэй байдаг. Энэ өдөр амарч, эзнийг хайж болох хэрэгтэй байдаг. Түүний нүрийг хайхдаг цаг. Тэгээ тэр өдөр хурж ирээд би баахан Бурхан дээр очил гуйж эхэлдэг л те. Гэтэл тэгж хэлээгүй. Би та бүхэнд маш та нарын мэддэг магадгүй хамгийн сайн мэддэг залбирлыг чинь яаж залбирдаг талаараа бас би жишээ хуваалцъя гэж бодлоо. Тэгэхээр Матай 6:7-оор залбирахтаа харийнхан шиг утгагүй хоосоо бүд авт. Олон үг хэлснийхэн талаа өөрсдийг нь сонсно хэмээн тэд боддог юм. Тэдэн шиг бүү бай гэж хэлсэн байдаг. Эцэгчин та нарт юу хэрэгтэй гуйхаас ч өмнө мэддэг. Тэгэхээр Бурханыг эргэн хайж олох очих үедээ даруй зүрстгэлээр чимээг очих ёстой. Юу гуйх вэ гэж очих биш. Зүгээр л аваа гэж очих ёстой гэсэн үг. Тэгэхээр энэхүү залбирлыг хийхдээ аль болох та тайван суугаад надтай хамт хийгээрэй. Машин барьж байгаа бол дахинж машинаа зогсоосныхаа дараа эсвэл гэртээ очисныхаа дараа үнийг заавал сонсороо гэж бодож байна. За амьсгаа аваад тайван суугаараа. Тэнгэр дэх бидний аваа. Аваа гэдэг үг дээр нь анхаарлаа хандуулад аваа гэд хэдэн ч удаа хэлж болно. Бурхны оршихуйг хайж олгож байгаа болохоос биш ямар нэг юм гуйх гэж байгаа биш. Тэнгэр дэх бидний аваа. Амьсгалаа аваа, тайван сайн суу шүү. Орчноо ажиглан нүдээ аниул бүр сайн. Таны алдар ариунаар дуурсдагвэ. Заримдаа би 2 дахь мөрийг ч хэлж чаддаггүй. Бурхны оршихуйд ордог. Би залбирлаа дуусгах чадахгүй. Гэвч түүний оршихуйд орох нь энэ залбирлын хамгийн том зорилго юм. Таны хаанчлал эртүгэ. Таны таалал тэнгэрч шигэ газарт бас бэлтүгэ. Таны таалал гэдэг үг дээр анхаарлаа хандуулаарай. Таны таалал юу вэ? Таны алдар гэж юу вэ? Ариунаар дуурсдгаа гэж юу вэ? Зөөл амьсгалаа тайван суугаараа. Бидний өдөр тутмын хүнсийг өнөөдөр бидэнд хайрлаач. Бид өртөнгүүтээ уучлсны адил өөрсдийн нүрийг уучлаач. Биднийг уруу татлахад бүү автуулаач. Ёрийн муугаас гэтлгээж. Хаанчлал хүч чадал алдарсуу мөнхөд таних. Амен. Энэ залбирлыг аль болох удаан хийх ёстой бөгөөд яг Бурхны оршихуйд орох үедээ тэндээ байна. Заавал дараагийн залбирлыг их гэж хичээх хэрэг байхгүй. Түүний оршихуйг мэдрээд тайван суугаараа. Ерөнхийдөө бол анх бол ороход хэцүү байдаг. Нэг хороос сурчих юм бол дүмний оршиход ааваа гэж хэлэхэд л ордог болно. Хүмүүс ариунаас ариун руу орох гэж маш хичээж чармаадаг. Яг үндэ ариунаас ариун таны дотор байдаг. Хэрв та Иесусыг хүлээж авсан бөгөөд ариун сүнс байгаа бол харин тэр байхгүй бол та дандаа гаднаас хайж байдаг. Энэ бол залбирлын бас нэг арга. Та бүхэнд амжилт хүсье. Эзэнтэй хамт цагийг сайхан өнгөрөглөөрэй. Баярлалаа. Баяртай.